Сайн байцгаана уу? Би Эрдэнэ эхлэл сургуулийн 12-ийн ангийн сурагч. Миний Япон орноор 10 хоногийн турш аялаад суралцаад ирсэн бүхэнтэй танилцсан уу? Баярлалаа. Хамгийн эхлээд дур тустай юм болохоор ингээд найзуудтайгаа явсан аюу гоё исэн. Тэгээд бас ингээд дараа дахиад Японд очиход ингээд найзууд мань байхгүй гэж утгаар жоохон сонирхтэй. Тэгэхээр манай сургууль бол угаасаа ингээд Япон соёлыг ингээд нэг хэсгээ болгоод явж ирж байгаа. Хогоо ангилчин, гутлаа сольчин гэдэг юм уу. Тэгээд энэ дээр бид нэр одоо яг байгаа соёлуудаа л ингээд яг бүгдээрээ сайхан мөрдөл болчвол ингээд айгу тийм яг тэр Япон соёл сургуультай адилхан болох гэж байгаа юм шиг санагцаахгүй. Япон бол угаасаа техник, технологи асар өндөр хөгжсөн орн гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Яг тэр нь нөгөө 10 жилийнхаа сургуулиас айгу эхэлдэг юм шиг санагдсан. Тэр хүүхдүүд ингээд машины хөдөлгүүр хийцээс аахгүй юу. Ингээд одоо тэрийгээ баг унж уралддаг гэж сонссон. Тэгээд тийм багаасаа ингээд бүр хөдөлгүүр хийж гэнэ гэдэг чинь ингээд байгалийн ухаан талтай тэр технологи гар урлал ч юм уу тиймэрхүү ингээд бодиттой юм хичээлүүд нь айгүй мундаг ингээд сургуультай ирээд ингээ хийлгэжвэл энд сонирхох хүүхд айгүй их байгаа даа гэж бодсон. Би өөрөө нийгмийн талтай илүү сонирхолтой ч гэсэн тэр байгалийн ухааны юмнууд айгүй шинэ соргог санагдсан шүү дээ. Бид нар Японы Нигата гэдэг мужийн Ожия хотод ер нь ихэнх хоногоо өнгөрөөсөн. Тэгээд Токио хотоор нэг өдөр явсан л та. Тэгээд Ожия хот маань болохоор мөрөг загас гэдэг тийм алаг загсаар айгүй алдартай тийм хот байсан. Тэгээд Нигата муж ерөнхийдөө одоо Япон тэнгистэй Шиноно гэдэг айгүй Японы хамгийн урт гол урсдаг тийм айгүй гол мөрөмдөө мэдээж Япон юм чин далаатай тийм муж байсан. 4 сая хүн амтай гэсэн манай Нигата муж. Ожия мужийн хувьд болохоор 34-5 мянган хүн амтай тийм айгүй тайван. Тэгээд машин техник, технологийн үйлдвэрлэл, гомон, даавуу гэх мэт тиймэрхүү зүйлээр алдартай гэж хотын дарга нь бид нарт хэлтгэл маягийн тийм танилцуулганда хэлжсэн. Япон хүмүүс монголчуудыг айгүй хүндэлдэг гэх юм уу айгүй тийм сонирхож хүлээж авч ирсэн. Тэгээд бид нар чинь Японы айгүй тийм том газар биш яг ингээд жижигхэн тэгээд яг Япон хүн тэнд яаж амьдарч байгааг ингэж мэдэрч ижсэн. Тэгээд түүхийн хичээлд яг бүтэн 50 минутаар нь суугаад тэр түүхийн багш Монголын талаар ямар их мэдэх хүсэлтэй юм бэ тий. Одоо ингээд биднээс ч илүү ингэж Монголын түүхт сонирхолтой хүн шиг санагдсан байхгүй. Тэгээд Монгол Улсын төрийн дуулыг одоо Япон хадмалтайгаар сонсгосон тий. Тэр хүн бараг өөрөө дуулж илээ. Тэгээд Чингис хаан гэдэг дуу байдаг штэ. Тэр дууг бас өдөр болгон тавьдаг гэж миний одоо хажуу суусан Япон хүмүүс ярьж исэн. Тэгээд Япон хүмүүс ч гэсэн одоо Монгол хүмүүстэй, монголчуудтай ингээд уулзч үзээгүй хүмүүс маш их хэсэн л та. Тэгээд тэр хүмүүстэй ингээд танилцахад жоохон хэлний асуудал байсан бид нарт болохоор Япон хүмүүс англиар бол нэг тийм сайн ярихгүй. Бид нараас Япон хэлээр нэг ярихгүй. Тэгээл жоохон тэр бол асуудалтай байсан. Гэхдээ ингээд бүгдээрээ амар ойлгох гэж хичээж байгаа болохоор гоёс. 10 жилийн сурагч 12 жилдээ EBS-ийн сурагч байхдаа ангиараа ингээд найзуудтайгаа тэр гоё хөгжил цэцгэлтэй газрыг тэгээд айгүй гоё ингээд шинэ орчныг үзэж хамгийн гол нь ингээд шинэ орчныг үзэж танилцуулах боломж олгосон сургуулийнхаа хамт олон багш нартаа захирал бүх хүмүүстээ ингээд баярлалаа. Тэгээ аав ээжтэй сайн маш их баярлалаа гэж эхлэе. Тэгээд доод үеийнхээ дүүнэртэй хамт хэлэхэд
заавал яваарай. Одоо эндээс цаашаа ингээд илүү гоё урт хугацаагаар ч юм уу болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм шиг лээ. Тэгэхээр одоо 100 явхад илүү одоо тий илүү олон зүйлийг таньж мэдэх боломж байгаа. Тэр газарт ингээ өнцөг булан бүрээс нь л ингээ сурах юмтай юм шиг санагдсан. Тэгээд бүгдд нь баярлалаа.